Монгол улсын дүүрийн урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэгэн Монгол улсын гавьяат жүжигчин Очирбатын эчин хорлоо. Байгаль дэлхийгээс заяасан яруу тунгалаг дуу хоолой. Мэргэжлийн дүүрийн дуулаачин өндөр боловсрол авьяас билгээр Монголын дүүрийн урлагт өөрийн зүй ёсны орон зайг эзэлж дундрашгүй хуран бүтээлийн ориглыг цогцлоосон гарамгай дуучин төдийгүй 40 гаруй жилийн туршид Монгол улсын дүүрийн дуулаачдын үе үеийн залгамжлагчдыг төрүүлэх үйлсэд бүхий л амьдрал уруухан хүч хөдөлмөрөнд зориулсан. Дүүрийн дуулаачин сурганы ур зүйн хувьд Монгол улсдан тэргүүлэх профессор багш сурган хүмүүжүүлэгчдийн нэгэн билээ. Бөгөөд наримдах Монгол ард улсын дөрвижгийн театр нээлтэн гэж Пушкины алдарч хүлгэлсэн романаар Чайковскийн бүтээсэн Дэлхийн сонгодог дуур Евгений Онегинийг тогтноо. Монгол улсад Дэлхийн сонгодог дуурийн урлаг анх хөл тавин орж ирсэн 1963 онд Чайковскийн Евгений Онегин дуурийн гол дүрд Монголын анхны мэргэжлийн дуурийн эмэгтэй дуучин манай дуурийн урлагийн загал майлсан их дуурийн хатан хаан агуу заг цүрэн дуулжээ. Энэ бол Монголын сонгодог дуучдын эхлэл байсан юм. 1961-ээс 66 онд эчин хорлоо Болгарын хөгжмийн академийн нэрт багш Добрый Спирасевскийн удирдлагаар суралцж төгсөхдөө Чочо саны дүрээр дипломон онц дүнтэй хамгаалж 22 хүн насндаа улсын дүүрийн бүжгийн театрт агуу заг цүрэнгийн дараах 2 дахь мэргэжлийн дүүрийн эмэгтэй дуучин болж ирсэн юм. Монгол улсын гавьяат жүжигчин эчин хорлоо улсын дүүрийн бүжгийн эрдмийн театрт гослол дууснаар ажиллахдаа Пучини Чочо сан дүүрийн Чочо сан, Кет Мураделийн Октябрь дүүрийн Манюша, Бородинийн Игоровын дүүрийн эмэгэг, Дамдын сүрэнгийн учиртай гурван толгойг Нансалма, Хорлома, Тэмцэл дүүрийн Дулам сүрэн, Мөрдөржин Хөхөө намжил дүүрийн Уянг, Архманиновын Алекко дүүрийн Земфира дөрүүдийг бүтээжээ. Урлаг судлаач Даш Тондог утга зохиол сонины 1969 оны 7 дугаар сарын 16-ны дугаард Архманиновын Алекко дүүр Монголын тайзнаа шүүмж нийтлэлдэн ичин хорлоо 18 настай гал халуун циган бүсгүн дүрийг өөрийн залуу нас уян налар хайби уянга тунгалаг хоол ухаалаг харц авьяаслаг жүжиглэлтээр чимэж онцгой гаргаж чадлаа гэсэн байна. Архманинов бол энэ дуурайраа дэлхийн сонгодог урлагийн өвсанд бол маш том орон зайг эзэлсэн ийм бүтээл хийсэн хүн. Тэгтээ зэрэг энэ Земфирагийн дуулах цар хүрээ тоглолтын ур чадвар энэ бүхэн бол уран бүтээлчээс нэлээд шаг хийсэн чадлыг шаардсан ийм бүтээл байдал. Эхнийхт нь загцрангуй тоглоод тэгээ загцрангуй болоод туршлагатай мэдээж манай Монголын урдаа өрдөг том сопрано тийм учраас загцрангуй энэ дээр бол төвөггүй сайхан ажилласан. Нөгөө талаар залуу хүний хувьд загцрангуй тэр ичин хорлог тоглох боломжийг нээж өгсөн. Тийм ч учраас загцрангуй ер нь эхний 1-2 тоглолтод тоглоод тэрнээс хойш ичин хорлоо шууд тоглож байгаад тэгээд л үргэлжилсэн юм учиртай. Циган бүсгүн дүрийг бүтээнэ гэдэг бол аз жаргал баяр баясгалан оргилсон алдаа оноо зэрэг хоршилсан ийм цоглог бүсгүн дүрийг бүтээх ёстой юм. Алекко дүүрийн Земфираг дуулахт бол ичин хорлогын хоолойгийн цар хэмжээ дээр нь ур чадварын шалгуур энэ бүхэн бол жигдам тэгээд ичин хорлогын урдаа өрөх ёстой дүр нь бол чадсан гэж би
дотор боддгийг. Манай чи орлооч нь сафран хоолойгоо хувьд бол сафран хоолоонд байх ёстой тийм хоолойны цар хэмжээг бол бүрэн төгс эзэмшиж чадсан том уран бүтээлч хүн шүү дээ. Намайг ардын дуужгийн чуулгад ажиллаж байхад Эчин хорлоо багш. Гэхдээ чи энэ ардын дуунууд найруулаа. Бидний одоо энэ сурах гэж байгаа энэ сургууль залуучуудад бол үнэхээр ардын дууны найруулга дутагдж байна гэж. Тэгэхээр миний хувьд бол хамгийн нэгдүгээр юу хэлэх ёстой гэхээр ардын дууны найруулгууд бол яг Эчин хорлоо багшаас үүдэлтэй юм байна. Тэгээ энийг үргэлжлүүлээд 16 ардын дууны найруулга энэ 50 хоолойтой улсуудад зориулж ардын дуу найруулсан. Энэ бол яг л Эчин хорлоо багшаас ихтэй юм гэж одоо ингэж хэлэх байна. Дээрээс бид тэр олон одоо дууны уран бүтээл дээр хамтарч ажилласан юм байна. Тэр үед одоо Эрдэнэтийн соёлын өдрүүдийн үйл ажиллагаа болж байлаа. Тэгээд энэнд зориулж би Эчин хорлоо багшийн захиалгаар найрал дуутай Цэнхэр их орны дуу бас нэг дан хөгжмийн удирдгал хийсэн юм а. Эрдэнэтийн жавхаа гэж.
ингээд ярихад бол маш олон дуунууд. Тэгээд аав ээж хоёр гэдэг дууг бол их олон удаа их сайхан дуулсан. Миний мэрэгжлийн багш Гончгсумлаа гэж агуу хүн байсан. Энэ хүн нэг өдөр Ичин хорлоо багшийг дагуулж ирээд за чиний аав ээж хоёрыг жинхэнэ ёсоор дуулах хүн энэ Ичин хорлоо гэж дуучин байна чи энэ хүнд зориулж дуу бичээрэй. Дээрээс нь аав ээж хоёр гэдгийг дуулуулаарай гэж ингэж миний багш хэлж ирсэн юм байна. Сопрано хоолой зориулсан олон армансыг дуулсан Ичин хорлоо багшийн хувьд. Хавар гэдэг нэг арманс байдیں۔ Энийг бол би магадгүй хамгийн сайн дуулсан хүний нэг баг гэж боддیں۔ Миний сансан санааг үнэхээр бол тод гаргасан. Энэ хавар армансыг Ичин хорлоо багшийн дуулалт бол онцгой л гэж би хэлмээр байна да. Ер нь дуучин хүнд бол нэг хамгийн чухал юм байгалийн өгөгдөл гэдэг нэг юм байдیں۔ Үнэхээр тэр тембр их онцгой сайхан. Их сайхан гоё хоолойны тембртэй хинээс ч өвөрмөц маш их гоё тэр хоолойны тембр.
Сумлаа багш маань за би чам дармаас ижиг чи өөрөө шүлгээ авцар гэсэн тэр сонгон дээр цэцэг гэж армаас их сайхан армаас хийж өгч би одоо маш их баярлах юм. Урлагийн ертөнцид энэ олон жил багшилж дуулж ингэж байхад бол олон сайхан багш нар дэлхийн алдартай хүмсэттэй манай Монголын одоо манай пүрүүдарж байгаа бэ гэлнэ. Одоо вэ загсран багшигаа ялангуяа энэ сайхан энэ агуу энэ дэлхийд одоо энэ нэртэй энэ сайхан дуучин манай эрт төржээ бас. Ийм сайхан дуучинтайгаа бас олон жил хамтарч багшилж зовлон жаргалаа хуваалцаж хамгийн дотн сайхан загцран багшаараа их бахархдаг. Залуу замд насанда тэр хүнээс сурч энэ сайхан энэ агуу тэр хүний хоолойгоор өөрийнхөө хоолойгоо гүгэлж дуулж ингэж явж ирсэн нэгэ би одоо маш их бахархдаг шүү дээ. Мянгасан 177 онд Бурятийн дүүрийн театрт Чайковский, Пучини, Гончиг Сумлаа нарын бүтээлээс дуулагдсан Бурятийн нэртэй театр судлаач найруулагч Жамсран Серенжапов Восточная правда сүндүсэн ярилцлагадан Монголын дүүрийн дуучин ичин хорлоо манай дүүрийн тайзнаа Болгарын дуулаачин ур зүгээр гайхуулав гэж байлаа. Төгсч ирчгээд дүүрийн театрт ирэхэд Тоска дүүр тавих ажил болоод ингээд ичин хорлоо багштайгаа хамт дуулах тийм мөч таарс юм аа. Тэгээд тэр үед их хичээн бүйлэн бэлдсэн ичин хорлоо багш маань их сайхан дуулсан тэр үед. Одоо ардын жүжигчин утнасан гойн одоо дублёр орол байсан гэж би ойлгодог. Тэгээд би чинь бүр ингээд баярлаад бүр хэлхүүгөө олж чадахгүй ингэж баярлж ирсэн. Тэгсэн чил тэгж уран сайхны зөвлөөрөө эхэлж орвож тэгж эхнээс нь аваад дуустал хөгжмийн талаас нь шүү бүгдийг гаргацсан байхад тэгээд дуулуулаагүй. Бидний чинь одоо дуулж одоо эд уран бүтээлээ хийж байж байгаа үед бол бас янз бүрийн одоо улс төрийн байдал, иргэн тойрны байдал янз бүрийн юм их тохиолддог байлаа. Тэгээд одоо энэ ардын жүжигчин утнасан тэр одоо банзарж байгаа дуусан эднэрээс тутгааргүй сайхан тийм их чиглүүлж тэгж сайхан сэтгэлдээ ургуулan тэгж дуудаг хүн байсан шүү. Энэ бол үнэхээр сайхан Тоска байсан. Тэр Европ сэтгэлгээ бол манайд бол гайхамшигтай. Европны дүүринд бол ер нь бас арай л өөр байсан да. Хөгжмийн бүх талаас нь эхнээс нь аваад дуустал тэр дуурийг дуустал хөгжмийн талаас нь янтан бүр гарцаагүй байдал сайхан бүрэн дүүрэн болсон байсан.
Тэгээд одоо гэнт ямар учир шалтгаанаар тэгэд уулуулахгүй болсон тэр бол их сонирхолтой. Тэр сайхан тэгж сэтгэл санаагаа зориулж, оюун санаагаа авьяас бүлгэн зориулж байсан хүнд гэнт тийм хаалт болохтэй зэрэг одоо маш өвгөө сахалт болсон. Тэгэд л мань хүн бол даван дуулаад ингээд л явсан хүн дээ. Тэгээд олон сайхан шав нарыг төрүүлж гаргасан. Одоо дэлхийн данстай багш юм боллоо шүү дээ. Энэ бол тэр хүний маш их хөдөлмөрч, дотоод энерги саятай, тийм ээ, хүнтэй маш ихтэй найртай харьцах, хүнлэг чанарын хүчин дээн хүн бол өдий сайхан явж байна гэж би боддог. Яг энэ Бах гүнөг яв Мария Листийн канцоныг бол би санд болгосон. Ич орлоо багш бол бүр өөрөө бүр заавал би дааж энэ сайхан суурны концерт хийн гэж. Тэгээд нэг хэдэн зохиол дээр хоёлаа ажиллаж эхлээд тэгээд 96 оны 6 сард нэлээд том концерт бэлдсэн. Үнэхээр их сайхан гоё концертыг ер нь хийсэн. Өөртөө байдаг гоё тембр байгаа. Тэрэн дээр нь илүү их драматизм орж ирээд яг энэ одоо уянгийн драматик тийм сопрано. Одоо ингээл сопранууд нь багшийн маань сопранууд ингээл дуулж хахад яг өнгөн яг ич орлоо багшийн маань хоолоо сонсогдчихдаг. Миний багш ч өөрөө бас их тонголог, спинто, драматик тийм сопран, том сопран л да. Дараа нь хоёлаа энийгээ гоё хийснийхаа дараа Лизагийн айрыг дуулъя гэж санал болгоод тэгэхэд үнэхээр энэ том зохиолуудыг л концертн дээр маш их амжилттай дуулсан. Филармонд их сайхан концерт тоглож байгаа нь бас үзэх тийм тохиолдол гарч ирсэн. Сайхан дуучин гэдгээр нь бол мэддэг байлаа. Ер нь бол өөрийн их сайхан өнгөстэй, гоё өтгөн, сайхан тийм драматик сопрано. Ялангуяа яг ингээ Лизагийн дуусны дараа бол орж ирэхэд нь бүр өнөөдрийн дуулсан бол яг дэлхийн одоо хэмжээнд хүрлээ гэж би баяр хүргэж үнэхээр яг миний сэтгэл маш их хөдөлж байсан. Битэрийн ажлын их том гоё үр дүн гарсан гэдэгт би бас баярлалаа. Тэгж би хэлж байсан юм аа.
Монгол улсын гавьяа жүжигчин орлогын яруу тунгалаг үлэмжин гоёмсог дуу хоолойд зориулан Монголын олон алдар төгжмийн зохиолчид, яруу найрагчид дуу шүлгэн зориулан бичсэний дотор Чимэд доржин үдсгэлэнтэй хорог нутаг, Мясрунгийн халах гол, Цэвэн арвдны Бадар хундаг, Сэродын ээлийн өгсөн нутаг дуунууд нь ард түмний сэтгэл зүрхэнд өн мөнхөд чингэсэн дуучин ичин хорлог алдаршуулсан сүлд дуунууд нь юм. Экспресс 96 улсын хурлаар ээлээ өгсөн нутаг дуугаараа тэргүүн байрын шагнал хүртэж байсан учраас өнөөдрийн концертын нэрийг ээлээ өгсөн нутаг хэмээн нэрлэсэн юм аа. Тухайн үед би соёл урлагийн их сургуулийн хөгжмийн зохиол судлаачийн 2 дугаар курс оролцож байсан. Ийм оюутан байсан. Тэгээд энэ уралдаанд оролцож тэргүүн байр Гран При шагналыг хүртэж байсан юм аа. Манай яруу найрагч Дашгүй ахын маань шүлгээр хэлсэн ээлээ өгсөн нутаг гэдэг дуу байсан. Монгол улсын гавьяа жүжигчин Ачаа орлоо багшд бас зориг гаргаж энэ дууныхаа бүтээлийг үзүүлсэн. Тэр чинь 2 дугаар курсын оюутан гэдэг бол бас профессор дээр очиод бүтээлээ үзүүлээд та энэ миний бүтээлийг дуулж өгөөч гэхэд бол бас тэр болгон хэцүү бас л их зориг гаргаж ирсэн. Тэгээд тухайн үед бол Монголын тухайн хамгийн шилдэг гэсэн хөгжмийн зохиолчдтой өрсөлдсөн л дөө. Цаанч бүтээлүүд орж ирж ирсэн. Ээлээ өгсөн нутаг гэдэг дуу маань тэргүүн байр хүртэж одоо яг энэ төгөлдөр хуурыг хүртэж авч ирсэн юм аа. Томоохон уран бүтээлүүд дээр ажиллахад яг л надтай хамт байсаар ирсэн олон шүнийг олон өдрийнхээ хамт илээсэндээ юу маш хайртай. Соёлын төргөнд байсан үзэгчид ээлээ өгсөн нутаг Сэрод гэдэг ингээд алгадашаад хөлөө дэвсээд ингэсэн. Тэгээ би чинь бүр ингээд баярлаад бүр хэлэх үгүй олж чадахгүй ингэж баярлж ирсэн. Энэ сайхан олон дуу зохиох тэр сайхан халуун нэрийг тэгэхэд одоо энэ хүүхдээр бүрлдсэн болов. Тэгээд лувсан шаруугаад ивжсэн. За энэ хүүхэд бол одоо дөнгөж оюутан. Гэхдээ энэ хүүхдийн одоо дуу Монголын
дууны их урлагт бол үе үеийн одоо тэр хөг аялгауг бүр ингэж хадгалж гаргаж ирсэн ийм сайхан дуу зохиосон байна энэ хүү. Энэ залуу хүн гэж ингэж Нусан Шар багш маань тэгж үнэлж ирсэн. Дуу бол ерөөсөө зүгээр амьдруулсан шиг амьдруулж болд юм байна гэдгийг л манайч орлогч бол их огшил гэрчилж өгсөн. Намайг 1990 онд анх соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид орж байхад намайг одоо мецсопран хоолойтой гэж дүгнжсэн. Гэтэл багш маань намайг сонсоод чи бол мецсопран хоолойтой хүн биш ээ. Чи бол сопран хоолойтой хүн гэд ингээ миний одоо дээд өнгөн дээр их ажилласан. Багш маань одоо зааж өгсөн тэр дээд өнгөний тавилт бол их ховор тавилт байсан. Сурахад бол нэлээд их хугацаа зарцуулсан. Одоо энэ дипломаа ингээд ямар диплом хамгаалсан тийм ээ. Улаан дипломтой хүн гэдэг нь ямар байна гэдгийг л харуулах. Ингээд багштайгаа олон жил хичээсний хүчинд 33 улсын уралдаанаас хордлмооны дүрээр 1-р байрын шагнал авсан ардын жүжигчин Бүрөөдөө жогшин баримжид Ари Армасын улсын уралдаанд бас амжилттай оролцож 2-р байранд орсон. Шаруугаа уралдаанд оролцож тусгай байрын шагнал авсан. Гэх мэтчлэн одоо багшийнхаа зааж өгсөн тэр агуу эрдэм боловсрол тэр үр шимээр бол олон уралдаан тэмцээнүүдэд төрүүлсэн. 2000 онд би Лондон хотод суралцахаар очиод өөрийн сургалтын академи тэнд шалгалт өгөхөд бол намайг одоо ямар багш дээр сурч ирсэн бэ? Таны одоо энэ хоолой дээд өмнөний тавил бол маш өвөрмөц тавил байна. Тэнд одоо тэнцэж яхад бол хэлжсэн. Тэгээд ингээд 2003 онд Америк нэгдсэн улсын Джонс Хопкинсийн их сургуулийн Peabody-гийн консерваторид анхудаа одоо Монголоос одоо эсэж орсон анхны оюутан болсон Мариана Бушин гэдэг алдартай мецсопран хүнээр хичээл залгасан. Тэгээ багш маань одоо доод өнгөн дээр ажилласан. Тэртээ тэргүй дээд өнгө бол их сайн байгаа учраас миний заах хэвээр бүх юмыг та өөрөө сурцсан байна гэж тэгж хэлжсэн. Тэгээд энд бол одоо би Чорло багшаараа үнэхээр их бахархаж байна. Шостакович 7 дууны найруулга. За одоо би бол Америк нэгдсэн улсад одоо багшлах хажуугаар Вагнерийн нэрмжид академид гоцлол дууч хийж байгаа. Тэгээд дуул хурдан хичээлийг бас зааж байгаа. Ингээд зааж байхдаа бол багшийнхаа тэр тавьж өгсөн тэр дээд өнгөн дээр бол ялангуяа хүүхдүүдтэй их ажилладаг. Тэгэхээр Чорло багшаа хэлхийн хажуугаар энэ Монголын одоо дуул хурцын хичээлийг зааж байгаа багш нарын тэр дээд өнгийг тавьж байгаа тэр дуул хурцын тэр бол одоо их тархан ухаан юм гэж би боддог. Тэгэхээр миний Чорло багш бол их тархан ухаантай хүн. Тэгээд багшийнхаа сайхан эрдмийг өглөөд олон газраар дууллаа. Америк нэгдсэн улсын Хьюстон дүүрийн театрт, Балтиморын дүүрийн театрт бол урилгаар дуулж байлаа. Гэх мэтчлэн урилга хүлээж авчирсан олон газруудаас ингээд багштай урт насарч удаан жаргаж улам олон сайхан шамнарыг төрүүлж Монголын тайзанд болон дэлхийн тайзнаа олон сайхан шамнараараа бахархаж гайхуулж галзаж яваарай гэж танд ярөөё. Баярлалаа багш.
Багш маань Болгарт сургууль төгссөн Болгарын консерваторид хөгжмийн онлын маш өндөр боловсралтай. За миний хувьд бол намайг яаж сургаж байсан бэ гэхээр за ерөөсөө тийм зохиолын тууг бол ерөөсөө аялуулдагчгүй, дуулуулдагчгүй л байсан. Өөрийнх нь сургалтанд л харшилдаг болол тэгжсэн байлгүй те. Чи дуурийн хүн болох хэвээр яг дуурай дуулна гэдэл ингээл явуулдаг байсан. Тэр арх тамхи гэдэг тухай ерөөсөө байж болохгүй гэл би чинь сургуульд орохдоо нөгөө чадахгүй тамхи татдаг маягийн нөхөр байсан. Тэгэл орол за чи дуучин болох гэж байна уу? Тамхи татдаггүй татдаг гэсэн чинь. За боль дуучин болох гэж байгаа бол тамхи боль. Эсвэл боль гэсэн нэг тийм л шаардлага шууд тавьдаг тийм хүн байхгүй. Тэгэл тиймэрхүү маягаар л хүмүүжүүлсэндээ намайг ямар дуурайдад эхэлж байгаа дуучин дуулвал зөв байх ёстой вэ гэдгийг анхааруулдаг байсан. Тэгээд тэрнийхэн ч дагуу Traviata гэдэг тийм ч хүнд биш. Гэхдээ тийм ч амар биш дуурайд эхэлж байсан. Ер нь багаас нь дээшээ явах ёстой. Юу тэгэл их айхтар хүнд дуурайдыг одоо сүүлд дуусан миний аяда энэ тэрийг бол 10 хэдэн жилийн өмнө дуусан бол би хаалгагүй болох байсан баг л та. Энийг бол багшаал зохицуулж явдаг байсан. Бага насны эрэгтэй хүүхэд хожуу хоолой тогтцол болон дуулахад их болгоомжтой байхгүй бол хэцүү байдаг шүү дээ. Эрэгтэй хүний хоолой их хожуу одоо ингээд тогтдог. Тэгэхээр багшийн хувь хүний зүгээс нэг яг л ээж шиг шавнартай хайртай амьдрал нь ингээд ажил нь бүх юм ингээд нэгдсэн. Тийм л сайхан хүн шүү дээ. Багштай маш их хайртай шүү. Таныхаа ач уянаар шавны өдий зэрэгтэй амьдарч өдий олон дүрд дуулж ингэж яваа нь одоо таны ач гавья. Дууч хүний сэтгэл тэр сэтгэл сайхан байхад тэр хоолойны өнгөмг бүх юмнууд сайхан зэгцтэй гой гардаг тийм. За бандгой бол ерөөсөн миний хамгийн анхны партнер миний юундэн бас одоо тэр Акчаавар дууртаа соёлоогоос хоёр үеиндээ хоёр хайртай Оросын хоёр залуучууд Мануша Вася гэж хоёр залуу тэр кадрээр бүжгэлж их сайн хүн их сайхан дуучин 70 насны дээрээ дуурин чадртаа дуулахад хоолой залуугаараа тэр өнгө үзэгслийн бүх юмуд нэг сайхан байсан. Одоо ингээд бурхны оронд байж байгаа ч гэсэн бас би багшийнхаа сайхан шавнырыг олон шавнырыг ингэж авч өртөөлж миний одоо Гомбочор Орсын холбооны улсын Ким базарсадаа явын уралдааны тэргүүн байрыг авч оюутан байхдаа ирж исэн. 2006 онд соёл урлагийн сургуульд анх хөл тавьж байлаа. Тэгэхэд маань миний анхны багш Монгол улсын гавьяа жүжигчин Банд багш маань намайг анхлан авч 2 жил миний анхны суурийг тавьж өгч байсан. Багш маань Тэнгэрийн оронд морилж манай одоо бандын банднэр гэдэг хүүхдүүд одоо хэн багш дээр очих вэ гэд ерөнхийдөө нэлээд хөдөлгөөн орсон л та. Тэр дундаас би Монгол улсын гавьяа жүжигчин Хичин орлоо гэдэг авах багшийн удирдлаганд оръё гэж хүсэл тавьж Хичин орлоо багш маань намайг их сайхнаар хүлээн авсанд маш их баярлж явд юм аа. Хичин орлоо багш дээр үлдсэн 3 жилээ суралцж төгссөн. Монгол улсын гавьяа жүжигчин Хичин орлоогийн нэрэмжит арай армаас дулаачдын улсын уралдааны тусгай байрын шагнал. Соёл урлагийн их сургуулийн оюутан Гомбочор. Манай багш маань өөрөө Болгар школтой тэр дундаа театр хоолойг яаж тавих вэ гэдэг агуу их туршлага байдаг. Тэр үднээс надад одоо өдийг хүртэл ингээд дуулах хоолойг суулгаж өгсөн багштай маш их баярлж явдаг. 2011 онд соёл урлагийн сургуулийг дуурийн дулаачин мэрэгчлэр төгсөж дипломо Аяда дуурайгаар Радамисын дуурайгаар хамгаалж төгсөх жил дуурийн театрт Аяда авгаах том дүр анхлан тавигдаж эхэлж исэн. Тэр үнд Хичин орлоо багш маань намайг бэлдэж дуулах арга техникийн талаар бүх юмыг надад зөвлөх багшаар манай
ич орлоо багш маань өөрөө байсан багш маань надад бүх партуудыг надад зааж өгсөн. Энд ирж шалгуулахдаа багш маань намайг хөтлөн авчирч энд уран сайхны удирдаач эднэрт бүгдэнд нь шалгуулж багш маань бас нөгөө одоо хоолойны тавилтын талаар үнэхээр чанартай тавьж өгсөний хувьд би бол өөртөө итгэлтэй байсан учраас Верди Аида дүүрийн Радамесийн дүрд анхлан дуулж улмаар энэ театрт гоцлол дуучнаар орсон доо. Багштай маш их баярлж байгаа. Бас дахин хэлмээр байна. Хоолойг минь үнэхээр сайхан болгож өгсөнд багштай маш их баярлалаа. Танд хайртай шүү. Тэгээд одоо тэр алтан хоолойтон гэдэг дээр бас их театр дуулаад ирсэн одоо маш олон сайхан дөрүүдийг хийж байгаа одоо шилдэг дуучин. Яг армасны сонгодог армасны формоор байж байна. За энэ Жанцан Норвегийн аяны онцлог их нарийн их боломжтой их хөгжим ихсэн сонсож явахгүй дуучин хүн заавал ч өнгө авах гэдэг. За одоо эндээс нэг хон гаралт ороод байна. За манай ич орлоо агшийн шавнар багштайгаа нийлээд багш шав нэгдэл гэдэг ийм одоо холбоо гэж хэлж болно. Нэгдэл юм да, тийм нэртэй нэгдэл холбоог байгуулсан. Тэгээд энэ багш шав нэгдлээрээ бид өөрөө бас маш олон зүйлсийг одоо тэмцээн уралдаа маш олон арга хэмжээг бид нэрс амжилттай зохион байгуулсан. За тэрний хамгийн тод жишээ бол ич орлоо агшийн маань нэрмжит одоо олон улсын дуурийн дуулаачийн одоо конкурс гэж бид нар зохион байгуулсан. Дээд сургуулийн төвшөнд бэлтгэж эхэлсэн цагаас л одоо багш цаг сурам багш ичин хорлоо багш цэвэл сурам багш дашима багш эднэр чинь бол яг эхнээс нь цуг ажилласан улсууд шүү дээ. Эднэр бол одоо энэ хөрс суурийг маш сайн бэлдэж, маш сайн бүтээгдэхүүнийг гаргаж ингэсэн одоо тэр Монгол школ гэж одоо миний нэрлээд байгаа энэ зүйлд бол маш их хувь нэмэр оруулсан улс. Энэний нэг том төлөөлөл нь бол манай ич орлоо багш. 30-40 жилийн өмнөөс л багшилсан. Тэгэхээр Монгол хүний физиологи, оюун сэтгхүй таарсан школыг тэр Болгар школтой нийлүүлээд тэрэн дундаас одоо энэ Монгол хөрсөн дээр гарч ирж байгаа тэр школ тэр бүтээгдэхүүний чинь би бол өнөөдөр Монгол школ гэж ярих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энд бол одоо ич орлоо багш бас их үүрэгтэй хүн л дээ. Манай сонсож байгаа эхлээд бол намайг яг лирик сопран буюу юм уянгын сопранаар бэлдсэн. Тэгээд тэр нь ч их онсон байх гэж би боддгийн. Шилдэл ингээд нэг мэрэгжлийн дуу бичүүлээд сэдэн дээрээ дараа нь хөгжмөөр сонсгож хахад миний дээд дунд оркестр ерөөхдөө л миний хоолой бол ингээд
Яг л багш маань сонсогдоод байдаг. Тэгэхээр нэг багшийн эрдэм шавьд гэдэг бол яг үнэхээр байдаг. За өнөөдөр энэ сайхан уралдаан зохиогдсон би их баяртай байна. 50 жил Монгол улсын урлагт тэр тусмаа дэлхийн энэ их урлагт хөл тавихад минь Болгарын хөгжмийн академид суралцуулсан 3 багшигаа би тайзнаа өрхөхийг хүсэж байна. Монголын их урлагийн сүмбэр оргилууд та бүхний өмнө морилж байна. Баатруудаа баяр хүргье. Их баярлалаа Эчин хорлоо. 1960-аад онд Эчин хорлоо хөдөөний охин улаан хацартай тийм охин Ардын дөвөжгийн чуулгад ирж ирсэн юм аа. Ардын дөвөжгийн чуулгад их хуур хөгжимддөг ийм охин байсан. Тэгээд өнөөдөр Эчин хорлоо маань ийм алдартай сайхан дуучин болоод өөрийнхөө олон шавнырыг төрүүлж гаргасан ийм алдартай сайхан багш болсонд баяр хүргэж урт удаа насалж уран бүтээлийн үргэлжийн их амжилтыг хүсье чамд. Гоёш. Намаг анхудаа хайд багштай хамт хоёулаа сууж агаад шалгаж аваад дуучин болох замыг минь нээжсэн. Би багштай маш их баярлж явдаг. Анх удаа энэ театрын тайзан дээр би их уур хөгжмөөр ардын хувьсгалын 40 жилийн он баярын концертын төгсгөл багшийн маань дэлхийд алдартай их орон бат оршиг гэдэг магтуг их уур хөгжмөөр хөгжмөдөж байлаа. 62 онд юм уу айдаг битрийн гоцол дууны өрөөнд 2 дугаар давхарт байж итэл ардын ансамблын их хуур барьдаг хөгжимчин гэж нэг бороохон ирсэн учир явдал нь бол дуучин болох санаатай шалгуулж явсан тэр байсан юм байна. Одоо бол тэр бороохон биш Монгол улсын гавьяа жүжигчин энэ профессор энэ уралдааныг сэтэд зохион байгуулсан цагаан Эчин хорлоо миний дэрэг зогсож байгаа нь бас гайхалтай. Манай луя багш маань бараг 1000 дуу зохиолоо. Ай болгон уран тийм одоо гайхамшигтай авьяастай. Дүүрийн үрийн санга баяжуулахын зэрэгцээ Эчин хорлоо багш Солонгос, Орос, Болгар, Япон дин дуу бүхий 100 гаруй дуу. Ари романсын баялаг үрийн сантай дуучин бөгөөд
22 удаа бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтыг хийж үзэгч олондоо толиулжээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндөрүүлж 1989 онд алтан гад содон 2003 онд Монгол улсын гавьяа жүжигчин цолоор шагнасан. Дуулаачийн багш гэдэг бол зөвхөн хөгжим одоо бий болгож байгаа байхгүй. Энэ учраас одоо хоолой тавина гэдэг бол маш их хүнд. Тэгээд энэ юуха багшаар хүүхдүүдийг сонсчод бол бүгдээ их сайхан гоё тийм нээлттэй. Ягаад ч юм те нэг Италийн одоо сургуулийн одоо болгараар дамжаад байгаа шүү дээ. Тийм ч байгаа юм уу? Юунд нь байдгийг би мэдэхгүй. Хүсэл тэмүүлэл гэдэг агууч хүн амьдралдаа их хөдөлмөрлөж ихийг сурах ёстой. Эстэгвэс юунд ч хүрэхгүй. Хээр хэл, од болохын өвчин, түүнээс үүдэлтэй их зан, олонний магтаалд мансуурсан хөнгөн зан. Энэ бүхэн сайхан хүн сайн дуучныг балуулж хайдаг аюултай. Дуурийн дуучин хүн багшийн тавьж өгсөн хоолойны ур зүгээр дуулдаг. Тиймээс өөрийнхөө хоолойны цар чансан дэрдэж дэндүү өндөр дүүлвээс дал жигүүрэн цутсан шувуу хамт
газард нь хэмээн эчин хорлоо багш шав нартан сургасаар ирсэн. Одоо ч 60 жил зохион байгуулагдж байгаа уралдаан шүү дээ. Энэний өмнө бас миний шав оюун чулуун дэлхийн 60 дуучны тоонд орж бас Чайковскид болж исэн. Оросд бэлтгэн гээд дөрвөн театр Орос руу явуулсан. Тэгээд Оросд бэлтэж байгаа юм би тэр үед их том юм бодож исэн. Тэгээд нэгдүгээр төртэйг сайхан дуулсан байсан. Уралдаан бол уралдаан. Эчин хорлоо багшийн үйл хэргийн том бахархлын нэг бол 2015 онд Чайковскийн нэрэмжит 15 дугаар уралдаанаас тэргүүн дэд гран-при шагнал хүртэж Монголын сонгодог дуурийн дуулаачин урлагийн түүхэнд нэгэн шин хуудсыг нээсэн түүний шав Ганбаатарын Ариун Баатарын амжилт юм. Ариун Баатараар дамжаад эчин хорлоо багшийн хөдөлмөр Монголын тэр сонгодог Монгол хөрсөн дээр ургасан школыг Монгол школ гэдгийг үндсэндээ дэлхийд дахинд зарлж байна шүү дээ. Яг өшөө төлөөллүүд бий л дээ. Одоо Ерөө багшийн шав амар тогшин гээл одоо дэлхийд сайхан нэр төр гаргаад Монголынхаа нэрийг гаргаад сайхан том дуучид гараад ирж байна. Тэгвэл эчин хорлоо багштай холбогдуулаад ярих юм бол Ариун Баатарыг ярихгүй байх арга байхгүй л дээ. Тэгээд яалтч яахгүй энэ хүүхэд өөрөө тийм онцгой авьяастай ерөөсөө л энэ дууны урлагт цаанаасаа л заяанаасаа төрсэн ийм хүүхэд юм болоо да гэж би боддгийн. Одоо бас 6-7 жил одоо хамтарч бас ажиллажлаа. 2005 онд Соёлын их сургуулийн дөрөв дуулаачин ангид элсэж ороод тэгээд Монгол Улсын хавь жижигчин дэд профессор банд өгшөө удирдлагын суралцж байгаад 2008 онд манай багш маань Тэнгэр үүд болоод эч орлоо багш дээр анх орж ирсэн. Тэгээд анх орж ирсэн түүх бол одоо бас хөгжилтэй сонин түүхтэй. Яагаад тэгэхээр эч орлоо багш хаагуур явсан чи гэдэг. Би харин одоо цагдаагийн сүлд чуулга гэдэг ингээд явж байгаа. Тэгээд дээрээс нь ингээд гэсэн чинь чи одоо тэгж явах хүүхэд биш вэ штэ. Ажиллах юм бол их сайхан хоолой байна. Чи ер нь олон улсын тавцан дээр гарч болох царины хүүхэд биш штэ. Чи хаанаас гараад ирв? Ингэж хэлсэн л да. Удаачгүй байснаа. Нэг 2 хоногийн дараа одоо танаас нь яах юм бол байхгүй. Одоо ингээд та намайг шаваар аваад гаач яг ингээ гурж ирсэн. Манай эч орлоо багшийн ер нь байрал дээрээс нь дуучтай ажиллаж байгаа ажиллагаа бүх юм надад их сайхан санагддаг. Тэгээд ч одоо сайхан шавнар төрүүлсэн олон жил багшилсан гэдэг утгаар би бас орох сонирхол ихтэй байсан. Тэгээд багш дээрээ дахиад орсон доо. Эчин хорлоо багш Ариун Баатарыг дэлхийд нэртэй Глинкийн нэрэмжит 2011 оны уралдаанд гардан бэлдэж тэргүүн байр түргээд зогсохгүй. 2014 онд Ариун Баатар нь Муслим Магомаевын нэрэмжит 3 дугаар уралдаанд төрүүлж Монгол их орнон дахин алдаршуулсан залуухан дуучны энэхүү өсрөнгүй амжилтын их үндсэн профессор Эчин хорлоо багшийн их урухан дуулаачин хоолыг хөгжүүлэн дэвжүүлэх нарийн ур зүйн онцгой ур чадварын үр дүн байсан. Эчин хорлоо багш бол яг багшийн хувьд үнэхээр сайн багш гэж би анханасаа боддог байсан. Яг бол үе ингээл нэгнийхээ хичээлийг бас сонсон харна. Тэгэхээр энэ дээр юу их гайхамшигтай вэ? Тэгэхээр хоолой их сайн зөв тавьдаг. За минийх одоо яг энэ дээрээ бол чи одоо яг энэ гадна талдаа ингэж дуурах хэрэгтэй шүү. Яг ингэж одоо дийгц одоо их тод байдаг. Энэ тод байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Олон тал дээр одоо бас багш маань зааж зөвлөж. Тэгээд одоо тэр орос хэл, итали хэлийг бүрээс авиа болгоноор нь дуудаараа л гээд байдаг би. Тэр болгоныг бүр асар хийдэг.
11 оны 5 сард нөлөөд Бурайдад нэг өөрийн дуулагчтай уралдаан болгосон. Тэрэнд явъя гэд би багш хэлсэн чи үгүй ээ. Чи тэрэнд явахгүй. Одоо шууд гэлэн хэд бэлтнэ хоёлаа. Тэгэл одоо үзэж харсан даа. Одоо энэ уралдаанууд дээр байр эзэлж байгаа. Энэ уралдаанууд дээр дуулж байгаа ари армаасуудыг тэр гэлэнхээ уралдаанд орохын өмнөх 2 жилдээ бүгдийг шинээр шин сэтгэхүүгээр шин хоолойны тавилаар ингээ гаргаж ирсэн. За одоо хоёлаа ингэнэ шинээр репертуараа сонгоно гэл. Тэгээд анх Россини Сибилиус Чиндүрийн Фигарогийн ариг надад санал болгож ирсэн. Фигарогийн ариг би 30 жил хадгалсан нот байсан миний. Гонцсомлоо багш надад тэр нотыг өгсөн. Би тэр нотыг ингээд хүнд өгөх гэтэл ерөөсөө өгөхөд олдохгүй байсан. Гэнтхэн би Аримбаатартай ингэж ажиллаж агаад за би энэнд нэг өгөөтгий байцгээд багшаа би чадах юм болов уу гэсэн. За 2 сарын би чамд хугацаа өгье. 2 сарын дараагаар хар зургаач надад авчирч үзүүл гэсэн. Сургуулаа төгсөөд сүлжүүлэхэд очсон байсан. Тэгсэн азар манай энэ сайхан төгөлдөр хурц концерт мейстер Инктуул багш ашгүй тэр сүлжүүлэх тус тэднийхэн урьж ажиллаж байсан байна. Тэгээ нөгөө хоёр чинь ингээ зурга тэр фигурын хайрыг ингээ надад ингээ үзүүллээ. Нийлж үтсэн чи багш босоод ирсэн. Өстэй. Би өстэй яг хэлээ өстэй энийг чийд болох хэрэгтэй байсан гэл. Би ингээ сонсоол гэсэн чинь өөрийнхөө ингээ миний нөлөөс гараад ирсэн. Тэр фигурын айрыг бол анх наяхаа багш бол яг за сургаж өөрийнхөө тавилыг тавьж ирсэн. Тэгээд өөрөө 30 хэдэн жил ажилласан багш гэхгүйгээр бол өөрөө бас хүнээс их зөвлөгөө авдаг тийм сайхан чанартай багш л та манай яхаа багш. Би тэр дороо нэг хүнд харуулъя гэж бодоод би ингээд ингээ багш нар байна уу гэдэг акутл ерөөсөө байхгүй. Тэр цааталт ганцхан долгор сууж ирсэн. Долгорыг вэ дуудаад фигурын айрыг тэр хоёр их сайхан хийсэн байсан. Маш гоё хийсэн байсан. Тэгээ яхаа би өөрийнхөө бодогдож байгаа зүйлийг бас хэлж одоо хэрэг болох болоо гэж бодож хэлж бас зөвлөж ийсэн. Тэгээд дээрэс нь Кинязигээр тэгээд Викторийн репертуар бол үнэхээр одоо шилмэл сайхан репертуар байсан. Нэгдүгээр шатнд ихэд Фигаро дуулах жишээтэй. Нэгдүгээр шатнд Фигаро дуулдаг бол одоо бас уралдаанд бол цөөхөн тохиолдол байдаг. Тэгээд шүүгч нар нэг гайхчихсан. Яагаад энэ хүүхэд Фигаро дуулж байгаа болоо. Өөрөө бид хоёр сайн бэлдсэн учраас би бол өөртөө бас сэтгэлтэй. Тэгээд дуулаад ингэсэн шүүгчд бүгд босч ирээд браво гэл. Ингээд нэгдүгээр шатанд эхлээд тэр тэмцээнд төрүүлж одоо Монгол улсын гавьяач жүжигчин гэдэг хэмээх хэрхэм цолыг 23 наснда хүртэж байлаа. Багштай маш их талархаж явдаг. Эжин хорлоо багш Аримбаатарт баритон хоолойтнуудын ур чадварыг зүй ёсоор нь сорьдог Россинийн Сибилийн усчин дуурийн Фигарогийн ариг зааж сургасан нь Аримбаатарын дэлхийн тайзнаа дуулах үүдийг нэгэнтэн нээж өгчээ. Тэгээ дараагийн Муслим Магмаевын тэмцээн одоо 2014 онд одоо бас болсон Муслим Магмаевын тэмцээнд бол репертуар сонголт бас л багштайгаар л би ер нь бол 11 оноос хойш сургуулаасаа бол салаагүй. Багш энийг дуул гэдэг нь надад багш наачаараа хүнд юм биш үү. Тэгээд дуу болохоор ч ийм байна гэд би тэгсэн чи багш үгүй ээ наадах чинь Кинязиг ирцээ бүр өстэй явцууд охирно. Би анхудаага Аримбаатарыг сонссон байхгүй дээ. Москвагийн тэр Магомаевын конкурс дээр гайхамшигтай тэнд бол ёстой бүр аим гайхамшигтай фурор болсон. Фурор гэдэг чинь дээд зэрэг амжилт байхгүй дээ. Монгол хүүхэд ингэж дуулна гэж бүр тэнцээ Синявская, Образцова тэгээд их том дэлхийн том дуучид жюрид сууж ирсэн бүр гайхацсан байхгүй. Би бүр анхудаа сонссон бүр Аримбаатарыг тэгээд дуулах тийм монгол хүүхэд гарч ирлээ гэд. Тэгээд би бүр ичаарлаа багштай маш их баярлж байсан.
Магмаевын тэргүүн шагналыг аваад хүрээд ирлээ. Одоо Чайковский эргээ 6 сард 11 сард тэр чинь яаж байгаа 6 сар Чайковский байж байгаа. Бид хоёрын одоо нөгөө урам аавн гал асна гэж юм болоод за одоо Чайковский өөр одоо юу ч байхгүй гэлээ багш. Тэр ихэд анж ихэлсэлтэй. За Чайковскийд оролцсон хоёлаа ямар бүтээлээр яаж авах вэ гэж. Хуучин оролдоонууд дуулсан бүтээлүүдээ үзье. Дээрээс нь шинэ бүтээлүүд бас авч дуулъя. Мэдээж шинэ бүтээлүүд орлого яах вэ? Чайковскийн конкурс би бас Москвад байсан. Тэгтэн бол бүр ястаа үнэхээр би эхнээс нь хулаад дуусна бүх төрүүдийг сонссон. Тэгэхэд бол бүр үнэхээр яг тэр өөр дээр нь бэлдэжсэн зохиолууд нь байсан да ич орлоо багш. Тэгээ одоо фигур ари Чайковский дээр маш гоё дуулсан. Энэ бол манай Иха багшийн бас анхны тавьсан тавилтын өөр ач дээр нь даримаа багш бас Борэдин тэр төгөл төр хуурч Ленхуан Дарима гэдэг тэр хүн бас зөндөө Монгол дуучдад бас юмнуудын тоглож өгч одоо бас их сайхан дэмжлэг болдог. Агуу сайхан багш тэр хүн нэг одоо би хүндэтгэдэг тийм хүн байгаа. Аранбаатарыг ийм их том амжилтанд орсонд бол ич орлоо багш маш их том гавья. Okay, now first prize and the gold medal goes to Gambatar Aryu Bantar, Mongolia. Дэлхийд цуутай Чайковский нэрмжит уралдаан данхуда Монгол дуучин төрүүлж тэргүүн дэд гран-при шагнал хүртсэн Аранбаатар маань тэрхүү цэнгэлийн манлайг монголчуудаа эдлүүлсэн их баяр багтал тохиосон юм. Их багш шавийн хүн холбоос энэ буюу. Одоо ингээ бүх юм дуусчлаа нэгдүгээр авчлаа одоо боллоо миний хувьд одоо гада концерт нь маргааш өглөө ягаад ч өглөө дууссан. Манай том хууцч. Ээж нөгөө хүүхч гран-приг авчлаа. Гой юуг бас гран-при юу ч дээ. Нэрээ. Тэгээд бүрээстэй бүр хэлгүй болтохгүй юм чинь. Я бы вручил гран-при монгольскому певцу, который Тэгэл би багшаараа тэр үед бас жоохон өнгөрөөл дотроо бодож ил байлаа. Миний буур логшвол тэл гэртээ өндөс гэж байжсэн багтаа л гэж бодтыг. Бас би хамуу байсан. Тэгээд энэ хүүхэд намайг бас их баярлуулсан. Бас их сонин хой заяатай бидэж. Монгол сургалт гэж нөгөө аль намайг гэлинкээс ихсүүлээл уралдаанууд дээр Монгол сургалт гэж тустай байна. Энэ ерөөсөө ингээд тустай болцсон юм байна. Яагаад тэгэхээр яг бүрэгд яг энэ Орос уу, энэ Итали уу гэж таах аргагүй өөр нэг сургалт байгаад байна гэл ингээл ярьдаг байсан л да. Тэгэл Валери Герго майстрын хүртэл би Монголд очихыг маш хүсэж байна. Чи хаан төрсөн. Тэнд одоо ямар багштай яг ямар өрөөнд ямар сургуульд хичээлсэн бэ очиж үзмээр байна гэдэг. 16 онд Монголд маань ирэх ийм яригдж байгаа. Тэгээд олон сайхан улсуудтай хамтарч ажиллаад олон сайхан улсуудтай хамт ингээд дуулаад явхад бүгд энэ аргагүй сони юм байна. Чи хаан төгссөн бэ гэж байнга асуудаг. Тех болгонд багш маань уудаг. Тех болгонд сургуулаараа бахархдаг. Тех болгонд Монгол улсаараа бахархдаг юм да. Сүүлийн үед нэг Гергиев Аранбаатартай айгүйх ойрхон ажиллаж байгаа штэ бүр гайхаад байдаг гэсэн. Ямар одоо сургуулийн хөвгтө танаа Монгол одоо ямар сургууль байгаа даа юм бэ? Яг бол энэ Гергиев чинь бүр дэлхийн одоо бүх
театр дээр явж ажилладаг болохоор энэ дуулаачин урлагийг их сайн мэднэ. Ерөнхийдөө энэ хоолой бүх тавилыг сайн мэднэ. Ариун Баатарын тавилыг гайхдаг гэсэн. Тэгэхээр энд бол бүр үнэхээр нэрээ манай ич орлог багшин маш их том гавьяа байгаа байхгүй да. Үнэхээр нэр гайхамшигтай тэр хоолойны нээлттэй ингээ сайхан тавилт. Тэгээд дээш доошоо сайхан гоё тэгшин тавилт. Тэг хамгийн гол нь яг ингээ зохиол дээр айгүйх гоё сайхан ажилласан байгаа. Зуны 3 сар багшигаа амраалгүй гэрт нь очдог. Манай хүчийг сайхан төгөлдөр хууртай гэртээ. Гэрт нь очиж бэлддэг. Борооноор ноото барьцсангүйгээл одоо удахад их сайхан дурсамжтай. Ариун Баатар гэдэг дуучныг бол үнэхээр Ичин хорлоо багшин шав. Энэ дуучин маань одоо дэлхийд алдартай одоо дуучин боллоо шүү. Тэр Чайковскийн уралдаан гэдэг тэр том уралдаанд төрүүллээ. Одоо бол Марийский театрын госол дуучин хийж байна. Энэ бол Монгол хүний монголчуудын одоо бий болгосон дуурийн урлагийн үнэхээр одоо оргил амжилтуудын нэг юм да. Тэгэхээр Ичин хорлоо багш бол шаваараа дамжуулж Монголоо одоо дэлхийд алдарсуулж байгаа ийм гавьяатай хүн дээ. Үнэхээр шавн дэлхийн чихийг дэлдийлгээд хүрээд ирнэ гэдэг чинь өөрийнх нь хүч хөдөлмөр шингэсэн тэр зүйл дэлхийд Монгол школ гараад ирлээ гэж гайхагдсан яригдана гэдэг бол одоо Ичин хорлоо багшийн хувьд багш хүний хувьд бол тэрүүн шиг аз жаргалтай мөч байхгүй байх л та. Сургуулийн төгсгөөд энэ Алтан шар замд маш их одоо сайхан үе таалга нээж өгсөн Ичин хорлоо багшийн одоо гавьяа бол маш байгаа. Тэрийгээ ч шавь нь бол их мэдээж ачлаж санаж авдсан байлээ хантан болохоор. Үнэхээр 11 онд Ичин хорлоо багш маань байгаагүй. Над дээр намайг ингэж одоо тоогоогүй байсан бол би өдөө зэрэгт яваач үгүй ч юу. Монгол улс энэ чинь бас нэг 50 жил дуурийн урлагийг ус эх орондоо хөгжүүлчих. Энд сэтгэлээ өгсөн залуучуудаа бид ус хүмүүжүүлж чаджээ. Монгол улсын гавьяач жүжигчин Ариун Баатарын маань дуулаачин уран чадварын багш. Монгол улсын гавьяач жүжигчин Ичин хорлоо багш. Тэнгэрлэг байгаараа дэлхийн дайзан дээр ийм сайхан тэнгэрлэг байгаараа. Би их азтай хүн юм ерөөсөө. Ерөөсөө би их баярлж байгаа. Тэгээд ингээд миний өөрийнхөө одоо хайртай дуртай хөдөлмөр шингэсэн. Одоо миний багшийн бас Балгарт одоо намайг хүмүүжүүлсэн миний багш бол агуу хүн байсан. Одоо Европын 3 дуулаачин школыг 3 гурвангийн суралцсан, төгөлдөр хуурч энэ 3-ын цаа гарга методикийг эзэмссэн ийм агуу багштай сурч би Балгарт 6 жил сурсан юм хүн л дээ. Тэгээ миний багшийн одоо ачуу юм. Энэ ажилд үнэн ч байжсэн миний одоо үе үеийн найз нарын бас ач гавья. Тэгээд энэнийг ингээд миний шав тороогоод гараад ирдэг нь миний одоо амьдралын энэ олон жилийн 55 жил би энэ сонгодог дуулаачин урлагт 15 наснаас эхлээд ингээд зүтгэсэн. Энэний минь одоо утга учир энэ юм да. Ингэж л баярлж байна одоо би үнэхээр. Монголын дуурин их театр өн монход цэвэр ариун баг. Би арвин их хөдөлмөр авиас билгийн хүчээр туулжирсан бүх он цагийг ялан дийлсэн юм. Монгол улсын гавьяач жүжигчин соёл урлагийн сургуулийн багш профессор Очирбатын Ичин хорлоо.